За Монгол Улсын ерөнхий сайд оюун эрдэнэ Ховд аймагт ажиллах үеэрээ Хөгжил политехник коллежийн хичээлийн шинжилгээ нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо. Тэрээр багш ажилтан оюутан суралцах стадд хандаж хэлсэн үгэндээ өндөр цалинтай мэргэшсэн ажиллах хүчнийг бэлтгэх нь Монгол Улсын хувьд ус агаар мэт хэрэгтэй. Энэ тал дээр Монгол Улсын засгийн газар анхааран ажиллаж байгаа. За эдийн засгийн тэргүүлэх салбарыг авч явах ирээдүйн боловсон хүчнүүдтэй уулзаж байгаа нэр төрөг хэрэг гэдгийг онцоллоо. Мөн Монголын нийт хүн амын 70 гаруй хувийг залуучууд бүрдүүлж байгаа. За тиймээс залуучууд та бүхний амжилт, зөв сонголт, алсын хараа бол Монголын маргааш, Монголын алсын хараа юм хэмээн онцолсон юм а. Гэхдээ ирээдүйд маш их өндөр цалинтай ажлын байртай байх энэ сонголтыг та бүхэн хийж чадсан. Оюутлогоон гүний уурхай эхэлсэн. Удахгүй Монгол улс дэлхийд зэсийн 4 дахь том тоглогч болох гэж байна. Тэгэхээр бид нарт маш их олон гүний уурхайн чиглэлийн мэрэгчлэнгүүд, механик инженерүүд зайлшгүй шаардлагатай болно. Монгол улс бомбын томоохон бомбыг тайлах сэргэлтийн юм бодлогуудыг хэрэгжүүлж байна. Монгол улс удахгүй гашуун спортыг холбож, удахгүй ханг мандлыг холбож, бичгтийн бомбыг холбож, мөн хоорондоо дэд бүтцүүдийг 5 бүсд интеграц хийх 5 юм тойрог дэд бүтцийн цогц хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр бид нарт маш их олон дэд бүтцийн зам тээврийн салбарын механик инженерүүд Монгол улсад хэрэгтэй болж байна гэсэн. Хөгжлөө политехник коллежийн 79 жилийн түүхтэй мэрэгжлийн боловсрол сургалтын ууган байгууллагын нэг. Тухайн сургууль нь 2023-аас 2024 оны хичээлийн шинжилд 33 мэрэгчлэр 1300 орчим суралцах стагаар сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлж байна. За энэ жил манай сургууль нийтдээ 33 мэрэгчлэр 128 багш ажилтан 1258 суралцагчтайгаар сургалтынхаа үйл ажиллагааг эхлэж байна. За энэ хичээлийн жилийн онцлог нь боловсролын багцуул батлагдсан. За түүнчлэн манай сургуулийн хувьд Английн Pearson олон улсын байгууллагын мэрэгжлийн болон техникийн боловсрол сургалтын байгууллагын мэдээллийн технологийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр онцлог байгаа. Энэхүү хөтөлбөрт хамрагдсан суралцагчид 3 жил суралцаад дэлхийн 70 гаруй оронд энэхүү мэрэгчлэрээ ажиллах, за мөн ихтэй сургуулиудад шалгалтгүй хэлсэн суралцах ийм боломж болцоотойгоор давуу талтай байгаа. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ур чадвар эрдэм мэдлэгтэй мэргэжилтэй ажилтан бэлтгэн гаргах эрхэм зорилготой тус сургууль нь энэ жилээс эхлэн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Pearson-ы төв болж мэдээллийн технологи Pearson BTech International IT Level мэргэжлэр эсэлд авч 3 ангийн шинээр нээн хичээллүүлж байна. Гаавалтай аймгийн даруй сумаас ирсэн. Би одоогоор 1 жил энэ жилээс сэрж байгаа. Тэгээд оюутны ангид сурж байгаа. Би ирээдүйдээ маш мундаг том дизайнерч, өөрийн гэсэн том оюутны салаантай болохыг мөрөөддөг болохоор энэ сургуулийг зарж ирсэн байгаа. Сайн байцгаана уу, намайг Ган болдын төгөлдөр гэдэг. Би Ховд аймгийн цэцэг сумаас ирсэн. Мэдээлэл зүгийн 1-р курсын оюутан байна. Миний сонгосон мэргэжил болохоор энэ жил шинээр нэгдсэн анги олон улсын Pearson мэдээллийн хөтөлбөрөөр хичээллэх анги байгаа. Энэ ингээ амжилттай төгсөөд айлч улсад очсон зүгээр диплом үзүүлэх шалгалт тэрэ өгөхгүйгээр ажил суралцах боломжтой. За сайн байна уу? Намайг Бацай гэдэг, би Ховд аймгийн Зэрэг сумаас суралцаж ирж байгаа. 2021 оны төгсөл, тэгээд 2021 оны 2 дугаар жилээр Гаавалтай аймгийн Алтай сумын Хилийн тэг 214 өдөр ингээ зэрэг албаасаа. Тэгээд 23 онд Ховд политехник коллежтой зоотехникч мэргэжлэр нэгэн курсээс суралцахаар ирсэн байгаа. Зоотехникч мэргэжлийг сонгох болсон шалтгаан нь юу юм бол? Тэгээ зоотехник мэргэжил манай хүргээх зоотехник мэргэжлэр ажилладаг. Би бас өөрөө тэгээд хөдөө мал харнаанцаа ингээл хөдөө малчин айлыг өгтлөхөр бас тэгээд мэргэжлэх жоох амьдралдаа жоох өөрх юм болов гэж сонгосон. Хэдэн жил суралцах вэ? 3 жил суралцаа төгсөөд сүүлийн жил хөдөө аж ахуйн сургуульд бакалавр хамгаалаад тэгээд суралцаа төгсөе гэж бодож байгаа. Монгол Улсын ерөнхий сайд оюун эрдэнэ болон Монгол Улсын их хурлын гишүүд, Монгол Улсын засгийн газрын гишүүдэд тус сургуулийн үйл ажиллагаатай танилцаж оюутан суралцагчтай уулзлаа. Тухайн сургууль нь бааз суурь сайттай ч хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй мэргэжлэр шинэ анги дадлагын газрыг нэмж хичээллүүлэх боломжийг жил бүр судлан хэрэгжүүлэхийг зорддог учраас шаардлагатай санхүүжилт зайлшгүй хэрэгтэй байгааг сургуулийн захиргаанаас танилцуулсны дагуу баруун бүс Ховд аймагт нэн эрэлттэй байгаа авто засварчны анги нээхэд шаардлагатай автомеханикийн дадлагын газрын тоног төхөөрөмж, хичээлийн байрны өргөтгөл, компьютерийн лаборатори, ухаалаг самбар зэрэг 500 орчим сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэж сургалтын үйл ажиллагааг чанар хүртээмжтэй, үр дүнтэй явуулахад дэмжлэг үзүүллээ.